Бид бол үнэхээр стратегийн ач холбогдолтой том ордуудаа ашиглая. Аль болохоор одоо жижиг энэ ордуудаа ухаад байгаль орчноо сүйтгэхэд байхгүй гэсэн л одоо үндсэн санаа явж байгаа шүү дээ. Энгийнээр хэлэхэд. Тэгээ өнөөдөр нийгэмд бол маш их ноцтой зүйл явж байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо жишээл энэ алтны уул уурхайн компаниуд бас компаниудын байдал тэр зүйлийг дэвэргээд байгаа. Тэр нь юу вэ гэвэл монголчууд баг болгондоо, сум болгондоо, аймаг болгондоо алтны уурхаатай байя. Ерөөсөө энэ алтны уурхай чинь л одоо монголчуудыг хөгжил дэвшилд хүргэх юм байна гэдэг ийм ойлголтыг одоо бий болгочод байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо сүүлийн хэвлэл мэдээллийг харж байхад бас ер нь бол энэ алтны халуурал, энэ алтны олон уурхаанууд бол Монгол улсын хөгжлийн бас гарц биш гэсэн ийм одоо санаанууд гарч эхэлж байна л да. Тэгэхээр бол нийгэм дотор бас бага багаар одоо бас эрүүлж ийм хандлага ажиглагдаад байгаа. Тэгэхээр бид цаашид бол үнэхээр стратегийн том ордуудаа ашиглаад явах нь зөв зүйтэй. За мэдээж урагшаа одоо аль болохоор энэ ногоон бүсээс ойн сав усны сав газраас аль болохоор одоо урагшаа энэ уул уурхайн баялгаа ашиглаад явбал одоо зөв зүйтэй болов гэсэн ийм байр суурь хэлмээр байгаа. За 1998 онд ойтой холбоотой хууль баталж ирсэн. Ой экспортыг хориглох асуудал яригдчихсэн. Тухайн үед одоо бас яг ингээд гişүүд хоёр талд суугаад модоо огтлоод экспортлоод валют олох нь зөв зүйтэй асуудал. Валютын их усрыг одоо та нар модны экспортыг хориглосноор одоо улс одоо сүрнэ. Одоо олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Та нар маш буруу юм хийж гэнэ гэж тухайн үед ярьж ирсэн. Тухайн үед Сэлэнг зүүн хараа тийшээ бол айл болгоны хашаанд хөрөө харамтай байсан. За тэгээд бид тухайн үед нэлээ мэтгэлцээний дунд энэ хуулийг гаргаад хориглосон, экспортоо хориглосон. Өнөөдөр ямар үр дүнтэй вэ? Монгол улсын газар нутгийн 12% нь одоо битүү ойтой байсан 90 онд. Ерөөсөө 98 оны хүртэлх хугацаанд тэр нь 6% буурсан. Бид тэрийг бүр тэг бол яг болохын даваан дээр нь бид зогсоож чадсан байхгүй. Тэгээ өнөөдөр үр дүнд нь одоо сайхан ойтойгоо бид үлдсэн л байгаа шүү дээ. Тэгээ тэр олон залуучууд бүгдээр ажилгүй болсон уу? Гэхдээ болоогүй шүү дээ. Бүгдээр жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлээд бас өөр төрлийн бизнес эрхлээд яваад болоод байгаа гэдээ би бас хэлмээр байгаа байхгүй. Тэгээд ер нь энэ үндэсний аюулгүй байдал гэдэг нэг асуудлыг бид эргэж харах хэрэгтэй байна л да. Үндэсний аюулгүй байдалтай холбож ярих юм бол Монгол улсын ерөнхийлөгч хүртэл энэ байр суурийг илэрхийлж ирсэн. Ерөөсөө энэ жижиг алтны уурхаанууд энэ олон одоо замбраагүй лиценз олголт эргүүлээд монголчууд биднийг гаднаас одоо асар их хараад болгож байна. Үндэсний аюулгүй байдал аюул занал учирж байна гэдгийг бол одоо төрийн тэргүүн хэлжсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал яригдж байсан. Тэгэхээр бид цаашид бол нэг 5 кг 10 кг алтны төлөө тэгэж их одоо баялгаа энэ баялгаа чи одоо бидэнд өвлүүлж үлдээхэд бол олон 10 их орончид одоо халуун айн бүлээн цусаа зориулж байсан. Тэгэхээр би бол одоо мэдээж энэ уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн төлөө байна. Хөгжүүлэхдээ бид нар бас нэг арай нэг жудагтаа хөгжүүлэе гэж хэлмээр байгаа. Энэ алтны халууралд аль болохоор одоо бага автаад их хурлын гишүүдэн ч гэсэн одоо ер нь бол энд нь одоо нэг зүйл түрүүн хэллээ л дээ. Нэг нь бол одоо байгаль хамгаалагчид болж тоглоод байна. Нөгөө хэсэг нь одоо алтны компаниудын гар хөл болж яваад байна гэсэн ийм асуудал яригдаад байгаа. Зүгээр яг гаднаас харахад одоо тэгж үнэхээр харагдаад байгаа л да. Тэгж харагдаад байгаа. Тэгэхээр бид цаашид бол энэ асуудлыг маш их одоо ухаалаг за сайн муу одоо 76 хэлүүлдэг ч гэсэн тэнд бол одоо бас зөв шийдвэр гарсан юм шүү гэдгийг би бас дурдж хэлмээр байгаа. Тэгээд цаашид одоо төрийн залгамж чанар хадгалагдаад явах хэвээр их хурлын гишүүн байна гэдэг чинь өөрийнхөө байр суурин дээр байгаа хүнийг их хурлын гишүүн гэж хэлдэг. 4 жилийн хугацаанд 2 өөрчлөгдөж байгаа гишүүн чи одоо 2 төрд худалдагдах уу, 2 улсад худалдагдах уу? Эний чи юу гэж ойлгох вэ? Тэгэхээр энэ дээр Батбаяр гишүүнээс асуулт байна л да. Ямар асуулт гэхээр яг одоо лицензтэй холбоотойгоор 4727 газар олгосон гэж байна. Гэтэл зарим нь алтхан арч ирдэггүй гэж байна те. Зарим нь ерөөсөө ухаад байдаг, хэдэн жил ухаад байдаг. Гэтэл яагаад ингэж ухаад байгаа хэрнээ байгалыг сүйтгэхэд байгаа нь алтхан арч ирэхгүй байгаа энтнийг зогсоож болохгүй гэж бас ийм юм бас иргэдийн дунд бас их яригдж байгаа шүү дээ. Үнэхээр алтхан гарч байгаа тэр улсад бас тодорхой татвараа төлж байгааг дэмжиж харин алтхан гарахгүй хэрнээ зүгээр л газраас эндэж орхиод байгаа газруудыг хаагаад хайчуул яа дээ. Яг гоо энэ хилцүүлгийн өөр амьсгал гэж өөрөө л явчлаа л да. Яг гоо миний анх бодож ирсэн нэг өөр амьсгалаас бас өөрөө л явчлаа. Зүгээр яг зарим гишүүд нь сая бас баялсан гишүү ярьж байна. Байгаль орчноо хамгаалал, зарим нэг хамгаалдаггүй юм шиг. Ердөөс тийм биш. Ердөөс л би яагаад энэ өөрөө би бас туулгын ажлын хэсгийн ахлагч болоод бас туулгын хамгааллыг явж байгаа хүн нэгдүгürt. Хоёрдугаарт би яагаад энэ гишүүдтэйгээ Бацүр гишүүдтэйгээ хамт
энэ хуулийн санаачлахаас энэ хуульд бас ингээд нэмэлт өөрчлөлт оруулахад оролцсон юм бэ гэдэг асуудлын гол нь бас хэлчихийг бодож байгаа. Ердөөсөө л энэ бидний өнөөдрийн хууль чинь одоо 2 жил боллоо. За хэрэгжихгүй гэдэг яг зогссон байдалд орсон байна. Ингээ хэрэгждэггүй хуулийг хэрэгжүүлээ. Энэ үйл ажиллагааг явуулъя гэсэн л ийм бодлого явуулж байгаа шүү дээ. Түүнээс бид нар адилхан Монгол улсууд юу гэж тийм сони юм ярих вэ? Хамгийн гол нэг асуудал байгаа. Сая Батцуур гүшүүн бас ярьж байна. Энэ олон хайгуул хийсэн хохирол амссан те ямар ч тийм нөөц нь ухаад одоо юу ч олоогүй. Эцлээ өөрсдөө төлөх ёстой. Энэ компаниуд те энэ компаниуд дээр тэр бид нэр одоо тэгээд засгийн газар за одоо сая ярьж байна 5 6 их 80. За эхний ээлжинд бол одоо тэр 510 тэрбум одоо гаргана гэдэг ингээд чуулган дээр хүртэл ярьж илээ л да. Би энэ дээр эсэргүүцчих ганцхан энэ дээр л байгаа. Яах тэр тэгээд энэ эрсдлээ өөрөө хүлээх компаниуд бид нар ингэж юм лоббинд орж ингэж улс их орныхоо эдийн засгийн энэ бас энэ дээр чинь бас эдийн засгийн маш том цохилтонд унах юм байна тий. Энийгээ бид нар бодох хэрэгтэй. Түүнээс бид нар энийг чинь хуулийг ингээд зогсоогоод өдөөсөө нөгөө нэг бүгдэнд нь хайгуулын нийлгээд алтын ухуулаад юм явуулъя гэсэн биш шүү дээ. Өдөөсөө энэ хууль бол хэрэгжүүлэхийн зөв юм байна. Одоо ингээд зогсвол байдалтай бол би яагаад энэ дэргүүл яг туулгын ажлын хэсгүүд бид нар энэ гишүүдийг байгаль орчин бүгдийн дагуулад 20 одоо хүмүүсийн баг одоогоо явсан. Яваад энд ингээд яг уулз тэгээд ингээд хүмүүстэй ингээд уулзад явж байхад одоо энэ хайрганы карьер, эсний карьерийнх нь туулгыг одоо гол ширгээж байгаа. Гол багасгаж байгаа. Энэ одоо карьерийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниудын хүмүүс нь уулзсан. Тэгээд та нар минь одоо туулгол мөн ширгэж байна. Одоо та нарыг бид нэр зогсооноо. Нэг бол та нарыг одоо бид нүүлгэнэ. Хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл ганцхан хуулийн дээр одоо бид нарт бол нөхөн олгуур даргаа одоо гишүүнээ нөхөн олгуурын асуудал гэж энэ асуудал яригдж эхэлж байгаа тийм. Тэгэхээр энэ өнөөдрийн нөхөн олгуур сая Ингод гишүүн бас ярьж илээ л 5 тэрбум. Хаанаас гараад ирсэн 5 их 80, 6 их 80. Ингээм бол улс их орны эдийн засаг энэ хаанаас гараад ирсэн тооцоог би бас сайн мэдэхгүй байгаа. Яг албан ёсны өчтөр одоо уржигдын тэр чуулган дээр өмнөх чуулган дээр ярилцж байгаа бол тэр 510 тэрбум өгч юу гэсэн үг вэ? Бид нар одоо тэгэл нэг хохирол амссан компаниудын өмнөөс нь төр засан гэдэг мөнгө өгöd байх юм уу? Энийг л бид нэр яагаад ийм лобби явуулсан юм бэ? Сая асууж ирсэн шүү дээ. Ингод гişүүлээ. Хайгуул хийгээд олоогүй компаниуд бол эрсдлээ өрөвлөө. Тэртээ тэргүй олсон бол тэр чинь улсад бүртгүүлдэг тэр одоо геологийн нөөцөө. За тэгээ бүртгүүлэнгууд нь тэрийг марк шедрийн өрөмдөлт хийгээд дор нь шалгачиж болно. Үнэхээр олоогүй бол олоогүй л байхгүй. Олоогүй компанид мөнгө өгөх гэж хэн ч яриаггүй. Харин олцоод хайгуул хийгээд олцоод авч чадаагүй компаниуд бол асуудалтай. Олоогүй компани дээр ямар ч мөнгө өгөх тухай яриа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь өнөөдөр Монгол улсын бүх компаниуд юугаа нэгч чинь гэж байна. Нөхөн төлбөрөө. Бид бол нэг зүйлийг хэрэгтэй. Нөхөн төлбөрийг онлын хувьд өгж болно. Гэхдээ энэ чинь өгөө аваатай шүү дээ. За би нөхөн төлбөр өгье. Хариуд нь байгалаа сэргээсэн үү? Татвар төлсөн өнгөрсөн өнөөдөр бол ашигт уурхай ашиглаж байгаа компаниудын сүүлийн 2-3 жилийнх нь нэг уурхаагаас олсон орлогын зарлагтай нь харьцуулаад үзэхдээ ямар ч компани ашиггүй ажиллаагүй байна. Хэрвээ нөхөн төлбөрийн асуудал яригдвал алдагдaltaй компаниудын тухай л ярина. Ингээд 5 их 80-ийн тухай бол сонин хэвлэлээр байнга ярьсан. Бид бол харин нэг юм хэлж байгаа шүү дээ. 2 жил энийг хэрэгжүүлж чадаагүй засгийн газар өөрөө их хурлын өмнө үүрэг хүлээгээд энэ асуудлаа оруулж ирэх ёстой байтал яагаад хэсэг гишүүд оруулж ирж байгаа юм бэ? Энэ чинь та гурвын ажил биш шүү дээ. Яг та гурав энийг өргөн барих хэрэгтэй. Гэхдээ яг хариуцсан их хурлын өмнө Монголын ард түмний өмнө хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь 2 жил ажиллаад өнөөдөр тайлангаач тавиагүй үр дүнгээ албан ёсоор их хурлд оруулаагүй байхад хуулийг гинт өөрчлөх асуудал ярьж болохгүй шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар бол гол усны эхийг бол түр Хаантар валигийн тухай Батцуур гишүүн буруу ярьж байна. Би тэнд очиж ирсэн. Хаантар вали бол олон тэрбум долларын өртөгтэй асар том уурхай. Харин бид нар хэлээд байгаа шүү дээ. Стратегийн ордууд бол асар их мөнгөтэй учраас сэргээж чаддсан юм аа. Тэр харин нэг 10 нөхөр төмпөнтэй ч гэдэг юм уу нэг 2 бульдозертой зогсож байгаа. Тэд нар бол хизээ сэргээхгүй. 3 дугаарт нь голын эхийг ерөөсөө сэргээдэг түүх хүндрэлтэнд байхгүй. Голын дагуу доогуур бол сэргээж болно.
Бидний бас нэг би үзэгчдэд заавал хэлэх гэсэн. Өнөөдөр Америкийн эрдэмтдийн судалгаар 2050-аас 80 он гэхэд Монголын нутгийн 90% цөлжинэ. Зөвхөн Хөвсгөл аймаг Орхон сэлэнгийн хойд нутгуудаар жоохон устай үлдэнэ. Өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотч тэр бусад газар ус бол амьдрал. Бид бол зүгээр хэдэн компанийг нэг мөнгийг харамлаад тэгээд байгаа юм биш. Бид ганцхан тэр компаниуд хэлж байгаа юм. 15 жил ухлаа одоо болоо. Одоо дэлхийд дээр мөнгө олох сая арга байгаа. Та нар заавал ингэж улс орныхоо эцсийн одоо амьдрах нөөцийг устгах хийж хэрэг. Би жишээл өөрөөс ч асууя л да таавар бас. Мөнгө олно гэдээ нүдээ зарж болох уу? Бөөрөө зарж болох уу? Яг үнтэй чадах улс орон өөрийнхөө усны нөөцийг сүйтгэж болохгүй. Монгол бол дэлхийд хамгийн бага устай орн. Бид усаа хамгаалах хэрэгтэй. Энийг бол бид өөрсдийнхөө төлөө хийгээгүй. Яг өнөөдөр бидний амьд байгаа хэдэн хүмүүст ус хангалттай байж магадгүй. Монгол улс чинь цаашаа олон зуун жил байж шүү дээ. Энийг сүйтгэж болохгүй шүү дээ. За тэгэхээр энэ хоёртой холбоотой хамгаалалтыг тэнч маргаагүй шүү дээ бид нар. Тэгээд хүлээн зөвшөөрч байгаа. Гагцгүй юун дээр бид нар маргаж байгааг болохоор зөвхөсөө баталсан хуульчин, санаачилсан хуульчин тийм ээ. Явахгүй нэ. 2 жил одоо бид нар хүлээлээ, хэрэгжих нь хүлээлээ тийм ээ. Өчнөө одоо хүндрэл гарах нь. Ард там нь бүдэнд ойлгомжтой байгаа шүү дээ. Нэгэн дээрээ л ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. Энд чинь хуульчин амьдрал дээр нийцэхгүй байна тийм ээ. Байгалаа хамгаална гэдэг уул уурхаас үтгэж болохгүй. Тийм нуухын авчгаа нүдэн сохож болохгүй. Тэгэхээр энэнийг жоохон амьдралд хэрэгждэг хууль болохгүй бол тийм ээ. Ингэж хүлээсээр бол цааш байгаль орчим улам сүдэд хоцорлоо шүү дээ. Хэтэрлээ шүү дээ. За энийг одоо зохицуул зохицуулын үдээс ярьж байгаа зүйлд бас нэг байна л да. За үнэхээр бас энэ 500 гаруй тэрбум төгрөгийн асуудал, нөхөн төлбөрийн асуудал ярьж байгаа. За өнөөдөр монголчууд бид зам тавих мөнгө хэрэгтэй байна, эмнэлэг барих мөнгө хэрэгтэй байна. Ийм нөхцөл байдалд 500 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг одоо шууд компаниудад нөхөн төлбөргээд тарааж өгөх нь бол одоо үнэхээр хүндрэлтэй. Би бол энэ асуудал дээр бол одоо гишүүнтэй санал нэг байгаа. Гэхдээ бид цаашид энэ нөхөн сүйтгэж байгаа энэ байгаль орчин, энэ ой мод, энэ одоо гол горихыг энэ 500 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж чадахгүй шүү дээ. Энэ бол зүгээр харьцангуй ойлголт. Тэгээ хин хайрыг одоо ямар нэгэн мөнгөөр одоо үнэлж чаддаггүй үстэй. Түүнтэй л ижилхэн ойлголт байхгүй юу? Бид тэгэхээр тэр ямар ч тохиолдолд бид байгаль орчинд сүйтгэсэн нөхөн төлбөрийн хэмжээг бид эхлээд өөрсдөө тогтоох хэрэгтэй. Байгаль орчны яам. За тэгээд одоо компаниуд одоо өөрсдийнхөө тэр гаргасан зардлыг гаргаж болдсон байгаас тэр хоорондох зөрөө гарна. Тэр зөрүүг харин тэр компанид нь эсвэл тухайн компаниас эргүүлээд улсад байгаль орчин тэр одоо олон 10 тонн алт одоо ухаж одоо улсад тушаасан гэдэг тэр нөхөн төлбөрөд одоо улсдаа эргүүлээд төлгөлдөө байгаль орчин нөхөн төлбөрийн асуудал. Тэгээд цаашид бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Сая Давосын чуулга уулзалтад оролцож исэн энэ экологч эрдэмтэд хуульчид Монгол улсад Улаанбаатар хотод ирж семинар зохион байгуулсан. Тэр өндөр бол ерөөсө товч тодорхой ярьж байлаа. Зарим одоо тийм их тодорхой байр суурьтай гишүүд нь бол Монгол улс бол ерөөсө та нар цөлийн орн гэж өөрсдийгөө бодороо. Энэ байгаа одоо ус чинь бол одоо та нар энэ усыгаа усад битээ тооцсон. Энэ бол одоо үнэхээр уул уурхаан салбар та нар яг энэ ирч хүчээр одоо усаа сороод ашиглах юм бол ерөөсө та бүхэн нүүхээс өөр аргагүй болно шүү гэсэн ийм зүйл ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид өнөөдөр үнэхээр нэг л одоо ард иргэд маань хэлдэг штэ. Алтны ол зороогүй, алтны гарц нь ёроолгүй гэж. Энийг бол бид сайн бодож явах хэрэгтэй. Тэгэд одоо өнөөдрөө уушгиж өнөөдрөө уушгүй маргааш өөхөө гэдэг сонголтоо одоо бид хийх гарцаагүй шаардлагатай. Тэгэхээр энэ хуулираас огт хэрэгжээгүй маа, хэрэгжих боломжгүй маа л гэж л манай эдийн засгийн гишүүд яриад байгаа юм л да. Энийг бол энэ хэрэгжүүл үүрэгтэй засгийн газар нь энэ 2 жилийн хугацаанд юусаа тэгж хэлээгүй шүү дээ. Бид хэрэгжүүлж байгаа. Голоо их гэж аль талбайгаа хэлэх үү? За хамгаалтын бүс гэж одоо аль талбайгаа хэлэх үү тийм ээ? Ойн сан гэж ямар газараа хэлэх үү? Эдгээр энэ одоо хоригдсон талбайгаа тодорхойлж байна. Координатын сэгээр тийм ээ? Ажил хийж байна гэж одоо тайлбар хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийг одоо хэрэгжүүлэх, одоо эцсийн чаданд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна гэж. Ингэж байнга ярьж ирсэн л дээ. Нөхөн олгорын журмаа гаргаж яах гэж угцаа алдсан. Тэгэхээр бол энэ хуулийг огт хэрэгжээгүй, хэрэгжих ямар ч боломжгүй гэж энэ хэрэгжүүлэх үүрэгтэй субъект
засгийн газар нь бол огт хийлээгүй маа. Харин ч одоо гишүүдийн тавьсан асуулга